Монгол Улсын засгийн газар хөлмөр нийгмийн хамгааллын яам Өмнөг аймгийн хөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулж буй малчдын хөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Өмнөг аймагт амжилттай хэрэгжиж байна. 2019 онд энэхүү хөтөлбөрт 11 сумын 38 малчныг хамруулж 182 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Улмаар сонгогдсон малчдын дунд аж ахуй эрхлэлтийн сургалтыг явуулсан бөгөөд эндээс малчид өрхийн зардлаа хэрхэн тооцох, төслөөс авсан мөнгө орлогоо хэрхэн захиран зарцуулах, түүний тайлан тооцоог хэрхэн гаргаж өгөх тал дээр ойлголт мэдлэгийг авсан юм. Монгол Улсын хэмжээнд бол ерөнхийдөө энэ төсөл бол явагддаг. За энд бүх одоо орон нутгуудын малчид бол энд бол хамрагдах боломжтой. Тэгэхээр нийтдээ улсын хэмжээнээс энэ төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар бол авч хэрэгжүүлдэг. Тэрний нэг хэлбэр нь бол энэ сургууль одоо малчдыг малжуулах, тэгээд сургалтанд хамруулах юм хоёр төрлийн одоо үйл ажиллагаа орон нутгад даяар бол явагддаг. Малжуулах төсөл бол одоо хэрэгжиж бас нэлээд явагдаж байна. Тэгэхээр маань энэ малжуулах төсөл бол залуу малчид ялангуяа сайн малжихад их хэрэгтэй гэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 11 сумаас шалгарсан 14 малчин туршлага судлахаар Өвөр Монголын урд эцэс хорны Баяннуур аймгийг ийхүү зорж байна. Гашуун Сухатын хилийн бомтоор ургах нартай уралдан гарч аяллаа багийнхан Ураадын хойд хушууг зорилоо. Ураадын хойд хушуу нь Өвөр Монголын Баяннуур хотын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд хойд талаараа Монгол улстай хил залган оршдог. Ураад говийн улаан тэмээний сүүний үйлдвэр буюу Ингэн тэмээний аж ахуй дээр бидний аялал эхэллээ. Тус ферм Ингэн тэмээг 1000-д хүргэж жилдээ 400 тонн сүү саах зорилготой ажиллаж байгаа бөгөөд 3 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Говийн улаан тэмээ нь ураад тал нутгийн ховор тэмээний нэг төрөл бөгөөд тус үйлдвэрийг 2017 оны 8 дугаар сард Тэнхлэг аж үйлдвэрийн компани байгуулжээ. Фермийн тэмээдэд тэжээх болон сүү саах тусгай хэсгүүдтэй одоогоор 400 тэмээтэй 200 инг сааж 200 ботго өсгөж жилдээ 50 тонн сүү борлуулдаг тухай урд говийн улаан тэмээ нийгэмлэгийн тэргүүн хос билег бидэнд ярьлаа. Тэрээр тухайн газрынхаа малчдыг цалинжуулан авч ажилуулдаг. Улсаас жил болгон тэмээ бүрт 2400 яан буюу Монгол мөнгөөр тооцвол 900 мянган төгрөгийн нөхөн олгор олгодог нь малчдын хөдөлмөр эрхлэх асуудлыг бүрэн шийдэж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлж байгаа бодиттой ажил болж чадсан байна. Аялал урдын хойд хушууны нутгаар үргэлжилж цаг хушуу балгасанд хүрлээ. Энэ сум тэртээ 20 жилийн өмнөх шиг огтхонч хөгжөөгүй хэвээр байгаа нь ард иргэд нь эндээс нүүж хэсэгтээ хаягдсан балгас болоод байсан гин. Харин одоо хүмүүс нь эргэн ирснээр сум суурин сэргэн хөгжих тал руугаа орж байгаа гэдгийг нутгийн иргэн алтай тайлбарлаж өгсөн юм а. Малчин залуус цогондор суман дах малчдын байгуулсан хачин чулууны үйлдвэртэй танилцлаа. Энтхийн малчид байгалийн чулууг зарж борлуулан мөн гар урлалын зүйлсийг хийж аж ахуйгаа өвд татгаас гадна аялал жуулчлалын бодлогыг давхар хөгжүүлдэг. 5 айлаа нийлээд ийм нэг одоо үйлдвэр байгуулад аял зууцлалын бэлэг ийм сайхан юмсуудаа тавьж байгаа. Тэгээд одоо малчдуудын хөдөөгөөс нь түүж ирсэн ийм хад чулууга янжлаа зураг болгоод тэгээд хоол маягтай болгоод ингээд захтлагууд аял зууцлалын бэлэг тэмдгээр ингээд зарж байгаа ийм зах байгаа. Хөдөөгөөс нь түүж ирсэн сулуугаан түүгээд дээр нь одоо зурагчийн хүн зургаан зураад зарж байгаа. Тэгэхээр хэдэн дахинаар үнэтэй зарагдаад бас ашиг их сайн байдаг. Болоо зондоо ингээд хэдэн жилийн чихэр зөндөө өөрөө хийж байгаа. Өмнөд хошуунд байгаа агруу мод гэж ууланд байдаг сайхан үнэртэй. Энд бол байгаалаг сайхан мод байгаа. Амар үнэртэй сайхан мод байдаг. Уугуудгүй зүгээр дүнэр нь гардггүй. Тий. Ерөөсөн зүгээр л үнэр гардаг. За энэ бол үлдэж хачирсан хуучин хэдлэл. Хөрөөмөрөө цуглуулад ийм нэг мөзөө болгоод бас зархаараа бүр ард түмэн малчинд бас бүр ашиг тустай. Маш олон жижиг юм гэрүүд байгаа. Гэр болгоны энэ замаар холбогдсон байгаа. За. Тэгээд жуулч хонуулд юм уу яа бэ? За энэ гэрүүд бол зуулсанд юу гэж тохируулж барьсан байгаа. Одоо нийт 10 байна уу юу вэ? Тэгээд энэ бол зондоо хүмүүс ирээд хонохоор одоо туг үгүй.
Тэгээд хуучин амьдралыг эдлэн гэж нэг гэрт 3 хүн ондог. Тэгэхээр одоо шахаа твтүүдээс 4-5 хүн ундчихдаг. Яг жинхэнэ бол 3 хүн ундахаар зогоосон. Ингээд одоо Ундахаар зоосон ба тэгэхээр бүх юмээ дэвсээгүй. Ингээд хүмүүс өөрсдөө хийж амардаг юм байна те. тэрс тавгүй цахилгаангүйгээр одоо яаж хүн амьдрах вэ? За наашаас явъя. Хэдэн заасаар явах юм бэ? хэдэн мөнгөөр явна вэ гэж. 5 явна гэж юу? Араа үнэтэй юм шүү. Араа үнэтэй. За одоо 2 маяр явна гэж явчихгүй юм уу? Машины төтгөр аана. Манай үнэтэй суугараа нэг үнэтэй юм бэ. Миний өөрөвдөлтэй юм биш. Тийм. Цогонтор сум бол дэлхийн хамгийн олон овоотой газар юм. Тус хүрээлэнд халах Монголын төрийн тахилгат уул хайрхан, бурхан халдун уулын дунд овоо, Хинтээ аймгийн тахилгат овоо, Орос улбаны улсын Брэд улсын Адун чулууны овоо хүртэл байдаг. Тус бүрдээ өөр өөрийн утга учиртай тахилаг ухий 99 төрлийн овоо байх бөгөөд овоон соёлоо улам төгөлдрөгжүүлж, генсийн номонд бичүүлэх зорилготой гин. Энд Өвөр Монголын урт үзэсгэлэнт хорны 12 аймаг хотын 12 тойрог овоо байдаг. Одоо аймгийнхаа халамжийн газрын усуудаа ястаа маш их баярлалаа. Өөр амьсгал газар зүйн хувьд адилхан хил залгаа аймагт элсэн дээр будаа ургуулж, хүнсний ногоо күлэмжинд тариалж, жилдийн 3 удаа ургац авдаг. Тоочоод барашгүй олон төрлийн ургацаан эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэн аймаг орнуудад малчид ард иргэд нь ажил орлоготой нүдний ээлхийн хөгжинд дэвжиж байгааг аялын баг болгон ирж очихдоо нүдэрээ хараад буцдаг билээ. Энэ удаагийн аялын багийн шижгэнсэн залуу малчид олон санаа шүүрдэ яваа гэдэгт гүний итгэлтэй байгааг ярихад илүүц санагдана. Аялал үргэлжилж байна. Линхи хотын өглөө. Эмээдэн, ээждэн, гэр бүлдэн гэж яг докрын сүүний чихэр сүүтэй цай. Баярлалаа. Ийм чихэр маань энэ. Чихэр гоё алтар медалтай чихэр яг үйлдвэрээс авч. Цайн ямар санагдав? Сайн санагдаа. Яг экологийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ эднийх. Энэ айгүй гоё чихэр байна. Манайхаас чихэрийг авч байна. Бидний дараагийн буудал нар хэдийнэ жаргаж шөнийн ордос хотод ширхэг чоггүй цэвэр цэмцгэр төрөх биднийг өгтөн авлаа. Шинэ ордос хотын үндэсний цогцлбор барилга бүхий талбайн бүтээн байгуулалттай танилцлаа. Хоёр дахь өдрийн аяллыг Ордос аймагт
хүрэлцэж ирээд байна. Тэгээ өнөөдөр оройны шөнийн Ордос аймгийг манай малчид маань үзэж сонирхлоо. За малчид маань бас мал малгааны арга ажиллагааны талаар судлахаас гадна бас энэ хөрш зэрэгэлдээ орны маань тийм ээ өвөрлөгч орны иргэд маань бас улс орноо яаж хөгжүүлж байгаа тэр соёлыг бол маш их үзэж сонирхож сэтгэл өндөр явж байна. Тэгээд бид одоо яг гэнт бол тэ үндэсний түүхийн музейн дэргэд за одоо Ордос аймгийн номын сангийн дэргэд бол яг хүрэлцэж ирээд энэ шөнийн Ордос хоттой танилцаад байж байна. Тэгээд малчид маань бас үнэхээр сэтгэл өндөр за үнэхээр бас соёлт суралцаж ингэж явж байгаа. Ордос ардын хүмүүсийн эртэндээ хэрэгжилж исэн эдлэл хэрэгсэл одоо үндэстнээ музей байгаа. Тэгээд голдуу одоо Ордос ардын соёл тэгээд эртний эдлэл хэрэгсэл тийм юм тавьж байгаа. За энэ бол манай хаяа багш шинэ хотын Ордос шинэ хотын номын сан байгаа. Тэгэхээр энэ бол 3 номоор хийсэн. Манай Монголд нэг Монголын нот товчон хөгс содор нөгөө нэг юу гэдэг вэ? 3 ном байдаг. Тэрийг дуургаад номын сан хийсэн. Тэгээд байгаа. Хууцыг дуурайсан байна. Гол эдлийг хууцыг дуургасан. Монгол түмний олон үеэр бишрэн шүтэж ирсэн их эзэн Чингис хааны ташуураа унгасан газар буюу Ордос хотоос зүүр шан 70 км турших Чингисийн онгон тийш бид хөлгөн жолоо заллаа. Эл нутгаар их эзэн Чингис хаан аян дайлаар дайрч өнгөрсөн гэдэг утгаар өвөрлөгч түмэн их эзний гэгээн хөрөг үхий гайхамшигт цогцлборыг бурхан шүтээний газар мэт хөгжүүлсэн байна. Алтан гандрын аваад ирсэн байгаа. Тэгээд бол алтан ташуураа бол яг энэ нутгын дээр оноо. За одоо Чингисийн онгон дотор бид нар явж байна. Тэгээ бороо орсны маргааш учраас газар чигтээ агаар тунгалаг маш сайхан байна. Цогцлборын гол барилга Монгол гэрийн оройтой 3 ордны дундх нь 26 м өндөр, хажуугийн 2 орд нь 23 м өндөр. Гол ордны хооморт Чингис хааныг түшлэгт сандал дээр төв ихэмсэг амар тайван суусан байдалтай бүтээсэн 5 м өндөр хүрэл шуумал хөрөг залсан байдаг. Хөргийн ард их Монгол улсын газар нутаг байлдан давууллын түүхийг сэлбэрлэн уралжээ. Эдгээр ордон дотор зураг дүрс авахыг хатуу хоригддог. Дотроо Чингис хааны онгоны үлгэр түүх 800 гаруй жил онгоныг сахин хамгаалж ирсэн дархтуудын амьдрал ахуй Чингис хаанд зориулсан тахилаг тайлгын ёслол нь дэлхийн газрын жуулчдын сонирхлыг ихээр татдаг үлээ. Энэ онгон цогцлборыг 1982 онд үндэсний түүх соёлын дурсгалт газар болгон зарласан юм. Малчид маань бас үнэхээр сэтгэл өндөр байна. Соёлтой, за мөн үнэхээр өндөр хөгжилтэй энэ газруудаар бас танилцуулж өнөөдөр бол шинэ Ордос хотод ирсэн байна. Тэгээд үнэхээр бас нэг байгаль дэлхийтэйгээ ойрхон за энийгээ бас үнэхээр одоо хөгжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлээд энүүгээр бас орлого олж байгаа. Энэ зүйл бол бас энэ нутагт бол маш их эрчимтэй хөгжиж байна. Үхрийн фермэл гэж сонсч байснаас Тэмээний ферм гэж ер нь харж үзэж байгаагүй юм байна. Үнэхээр маш сайхан үнэхээр л их ажилтай улсууд байдаг юм байна. За тэгээд сүүний малчтын гар урлалын музей, тэгээд сүүний үйлдвэрээр орлоо. Үнэхээр л үзэж харахаар маш өөртөө одоо малчид бол өөрсдөө үзэж хараад өөртөө бас хийж болох бололцооны бас сайхан зүйлүүд үзэж явнаа. За ингээд Чингисийн онгоноор орлоо. Үнэхээр сайхан зүйл хийж бүтээсэн байт юм байна. Маш их сэтгэл өндөр байна. Монгол улс маань бас үнэхээр
хөгжил дэвшлийнхаа замд явж байгаа. Тэгэхээр бид бүгд илүү бас одоо орчин үеийнхаа техник технологи руу энэ одоо ялангуяа мал аж ахуйн салбарыг оруулж тэгээ мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчид маань зөвхөн мал аж ахуй уламжилт мал аж ахуйгаас одоо орчин үед арай бас шинэлэг хэлбэр рүү шилжих болос ийм цаг үе бас бидний өмнө ирсэн гэж ингээд харагдаж байна. Тэгэхээр бас хүн болгон маань бас хичээгээд одоо энд явж байгаа малчид маань энд бас түүчээ болоод энэ үйл ажиллагааг эхлүүлэн за мөн энэ малчдыг тэр үйл ажиллагааг эхлүүлэхэд нь одоо тухайн сумын удирдлагууд аймаг орон нутаг за мөн манай байгууллага цааш тусал байнга хамтарч дэмжиж ажиллах болно. Бидний аяллаа хөтөлбөр нэлээд шахуу тул бид урдын дунд хошуу руу яарвчлан буцаж онгон балгасны малчин ганц өөх гуйнд нэлээд оройтж ирсэн юм. Ганц өөх гуй 5 хошуу мал малалдаг. Гэхдээ адуу сүрийг хар багаасаа эхлэн насаараа малалжээ. Мал аж ахуйгаа хөгжүүлэн авч үлдэх гэж тэмцэж буй өвөрлөгч малчдын төлөөлөл бол ганц өөх гуй юм. Мянгат малчин, төмөд малчин гэд нэгж байхгүй. Одоо 5 жуулын малчин яваа. Яагаад гэвэл манай энд бол нутаг мөлчээрийн багтамжаар мал малчхаа чиний малчин 1000 хурцвал чамайг торгоно. Шагнал байхгүй. Чи нутаг мөлчээр өрөөж байна. Ялдуултай, торгуултай. Тийм. За би бол одоо морны чол бол томоо хэд байна нэмээд. Манай мал аж ахуй маш одоо аймгийн дэсийн чол байна. Хошуу дэсийн чол байна. Одоо танай Монгол улсаар очиад намын ус одоо Гарамгай Ахмад Житгэлтэн гэ танай Монголын бие ус надад явуулж өгөөд ирсэн байх. Энэ бол одоо өмнө гавтад аймаг очиад одоо өгсөн. Тэгвэл манай энэ өвөр Монголын орны манай энэ нутгийн одоо энэ бэлчээр баг болоод манай малын ашиг шин бол хэдэн талаар болж байна. За малан бол нэг жилдээ ангандаа бол одоо нэг төл авдаг. Одоо нэг жил 2 төл авдаг. Өвөл баг 19 сараас 10 сард манай энд бол одоо өвлийн төлөв явна. Энэ төлөвлөсөн малчид дараа жилийнхэн 5 сар дахиад төлөв. За инхээр энэ яагаад ийм сүрхий төл авч яана? Танай нутаг шидийн өргөн бэлчээр байв. Бэлчээр баг. Тэжээлэг их орно. За бордоо өвөл. За энэ чинь их орно. За энэ бордоо ус их орно. Энэ орлог жарлаг энэ чинь ус амар. Жарлаг ус их орно. Олон уяач залуу уяатны хүмүүжүүл гаргажээ. Багаас нь морь унуул сургаж. Зүг болоод морь уюул сургаж. Одоо ингээд одоо эднээс чинь бол уяат одоо бол аймаг бошуулдаа юм уу одоо өөр аймаг алсалж яваад бол одоо сайхан нэр мандат явж явах манай энэ 20-30 настай залуучууд бол ариун байна. За манай энд ч одоо ямаагаан сайлилнаа, үхрэн сайлилнаа. Тэмээ дэмий сайлилгүй. Гүүгэн сайлилнаа, чигээ хийнэ. Ямаагаан сайлж сүүгэнийг ааруул хурууд өрөм тэгэл шарт тос бүр хийнэ. Үнэгэн сая мөн адилха чагаа эдэгэн боловсруулнаа. Сүүгэн саана эдүүлнэ. Бөлнө, шарт тос болгоно, жөөхий хурууд болгоно. Тэгээд эдэж уугаад суудагаа энэ газар бол. Монголчуудын ёс заншлын жижиг гэлтгүй зүйлийг маш том соёл болгон хөгжүүлж, аялал жуулчлалтай холбож, жуулчдыг татах бүтээн байгуулалтуудыг цогцоор нь хийдгэн хөрш орны гол менежмент гэдгийг малчид маань нүдэрээ харж буцлаа. Бидэнд бүхэл боломж байгаа гэдгийг ч бас ойлгосон тухайга малчин гон барагчаа бидэнд ярьсан. Тухайлбал Тэмээн соёл, үзэгсэнд гой нутгийн талд дэвсээтэй орших чулууд, сүүний фермийн хөгжил бүтээн байгуулалтыг аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх боломж манай улсад бүрэн бий. Ангины фермер орсон байгаа. Ангины фермер болохоор тэр малчин айл, хавирхай айлын тэмээнүүдийг бас авч, бас зүгээр ахгүй хөлсөөр авч сард мөнгөний өгд юм байлээ. Нэг ангинээс бол бараг литр суу гард юм байлээ. Тэгээд 230-40 инг байлаа бараг. Тэгэд өдөр орой гэж 2 саадаг. Одоохондоо бол 1 ээлжир саад юм билээ. Ганц өглөө саагаал. Тэр нь хашаанаас гарахгүй тус нь ботхын ялгаад, ихийн ялгаад тус нь байл юм билээ. Үүсдэжэл нь бас хурвалтай ажил нөөц сайтай байд юм билээ тэм хангамжин дээр. Цог өндөр болгосаар орсон байгаа. Тэрүүгээр 5 малчин айл тэм чулууны үйлдвэр боловсруулсан юм билээ. Тэр чулууны үйлдвэр манай тентх юм бол хээрийн чулуунууд, газар дэвсэт байдаг чулуунуудаар бас янз бүрийн зураг муураг сийлээд тэрүүгээр тоглоом хийгээд янз бүрийн юм хийсэн байт юм. Тэр болохоор манай сум бас чулуу аялал жуулчлалаар хөгжсөн болохоор цаашдаа бас сумандаа бас нэг тийм үйлдвэрлэл гар урдлын үйлдвэр, эсхийн үйлдвэргээ байдаг. Тэрийг бас сумандаа бас хөөрхөн тэрийг бас сумандаа хөөрхөн дэмжиж явуул болох юм билээ.
За бид нар халуут хотыг орхиж байна. Бидний аялал инхүү амжилттай өдөртөж байна. Нийт 2000 гаруй километр замыг хамтдаа туулж олон бүтээлч санаа өвөрлсөн малчин залуусын эрчүүч хамтагдсан буцах цагийн дор аяллаа багийн ахлагчид малчдын дунд азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Аяллаа замын туршид хөхтэй хөөртэй олон сайхан дурсамжтай яваа тэднээс аз одно гисэн 3 аздныг тодруулсан нь Булган сумын малчин улам өрнөхийн аюуш хорол цогц цэцэг сумын малчин Хүрлээгийн Отхон Баатар Супер азднаар Хангур сумын малчин Хойлгийн Батбилэг нар байлаа. Бүрэг даруй зантай ч хээгүй үнэн тунгалаг ариун сэтгэлтэй малчин залуус бол Монгол түмний минь шахагдашгүй нөөц үнэт баялагын эзэд яахын аргагүй мөн. Агаар тэнгэрмийн цэнхэрэн байгаасай удам таламын ногоонорон байгаасай улан урудмын хүхрэн байгаасай удамтай Монголмын элэг бүтэн байгаасай Монголорон байгаасай Дурсамжаар дүүрэн өнгөрүүлсэн туршлага судлах аяллаа төгсгөлд тэд бие биедээ ахан дүүс мэт ижилдэн дасч мэндтэй устай нэгэндээ тустай дэмтэй явах амдын сэтгэлийг туршлага судалсан ариун их олцтойгоо өвөрлөн харьцааж байна. Чин зэрэгт малчдын минь хөдөлмөр үйлс аривжин Эрдэнэт мал сүрэг 1000 түмэрийн өсөх өлзий бэлгийн өрөөлөөр эргэн уулзъя.